Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр иргэдэд газар эзэмших, эрхийн гэрчлэгээ хэрхэн сунгах, кадастрын зураглалыг хийлгэх зэрэг асуудлаар зөвлөгөө өгч ажиллалаа. Нийслэлийн засаг дарга юм уу, тухайн дүүргийнхэн засаг даргын захирамж гарсны дараа өмч газрын харилцааны албаас өгсөн мэдээллийн дагуу кадастрын зураг хийлгэх ёстой. Энэ дээр бүх иргэд бол мэдээлэлгүйгээр кадастрын зураг хийлгэгддгээр алддаг. Ерөнхийдөө газар эзэмших хүсэлт гаргах иргэн маань иргэн аж ахуй нэгж байгаа шүү дээ, тийм иргэн аж ахуй нэгж ашиглаж болно гэж. Тухайн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу газар олох хэмжээ заагийг тодорхойлж зааж өгсөн байдаг. Тэрний дагуу тухайн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу тэр газруудад газар эзэмших хүсэлт гаргаж болно. Кадастрын зураглал хийдэг тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй нэгж байдаг байна. Тиймээс иргэд эдгээр байгууллагуудын аль наар нь ч үйлчлүүлж болох юм байна. Харин газрын гэрчлэгийг шилжүүлж авахдаа сайтар шалгах, тухайн газар дээр нь очиж үзэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Газрын гэрчлэгээ болон кадастрын зураг нь одоо хуулийн хүчин төгөлдөр эсхийг нь шалгаж авах хэрэгтэй. Эрх шилжүүлж авж байгаа тэр иргэн маань газар дээр очиж үзэх хэрэгтэй. Газар дээр очиж үзлгүүгээр шууд гэрчлэгээ авчлаа. Ингээд нэг газар миний болчлаа гэж ойлгож болохгүй юм шүү дээ. Газар дээр нь очиод кадастрын зургаараа байрлалыг хараад хашааных нь эргэлтийн цэгүүд нь энэ зурган дээр ямар байна? Анаацхын тэрийг анхаарах хэрэгтэй. Дээрээс нь бүр бодлохгүй бол агаарын зурагтаа давхцуулсан зургийг хүртэл мэдээллийн сангаас гаргуулж авах эрх нь нээлттэй байгаа. Иргэд аж ахуйн нэгжүүд мөн газар эзэмших эрхийн гэрчлэгээнийхээ хугацааг анзаардгүйгээс хугацаанд дуусч улмаар мөнгөн торгуул төлөх байдалд ордог байна. За газар эзэмших эрхийн гэрчлэгийг бол 15-аас 60 жилийн хугацаагаар олгодог. За 15-аас 60 жилийн хугацаагаар олгоод газар эзэмших эрхийн гэрчлэгээ нь бол хугацаа нь одоо дууссан гэрчлэгнүүд бол зөндөө байна. За газар эзэмших гэрчлэгээ дуусахаас одоо 30 хоногийн дотор бол тухайн одоо сум дүрэг нийслэлийн газрын албандаа бол өргөдлөх ёстой. Өргөдлөөгөөс болоод манай иргэд одоо хохирч байгаа тал байна. Хохироод 30 хоногийн хугацаанд дуусангууд л одоо юу багт. Одоо газар эзэмших зөвшөөрлөг газар эзэмших эрх рүү шилжиж байгаа байхгүй. Тэгээгөөс болоод нийслэлийн иргэдийн хурлын тогтоолын дагуу одоо торгуулийн арга хэмжээнд бол тогтож байгаа. Өнөөдөр энэхүү өдрөлгийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байгаа хүний төлөө зөв тус сарын аяны хүрээнд хийж байгаа юм аа.